Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Маргаашийн бие өнөөдрөөс эхэлнэ. Энэ бол зүгээр нэг өдрийн аялал биш. Харин маргаашийн бие нэвтрүүлэг нь сурагч бүрт өөрийн ирээдүйн мэрэгчлийг биеэр мэдэрч сонголтоо итгэлтэй хийх урам зориг, бодит туршлага, шинэ боломжийг олгох аялал юм. 2022 онд галсны хөгш аврагч мэрэгчлийг сонгож одоо хүртэл мөрөөдөж онцгойлын байгууллагынхаа ах эгч нар шиг ундаг аврагч галсны хөгжлийг зорж байгаа. За би ирээдүйд хөнгөт хамгаалалт буюу нийгмийн ажилтан болохыг зорж байгаа. Гадаад харилцааны дипломат эсвэл Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн ажилтнаар нэг өдрөд ажиллахыг маш их хүсэж байгаа. Миний сонгосон мэрэгжил болохоор маркетингийн менежер гэдэг мэрэгжил байгаа. Ягаад маркетингийн менежер гэдэг мэрэгжлийг сонгосон бэ гэх юм бол ямар ч төрлийн мэрэгжил рүү хөрвж чаддаг болохоор. Хаан банкын IT инженерийн чиглэлээр нэг хоногийн хугацаанд ажиллахсандаа маш их баяртай байна. Зам гүрэн инженер мэрэгжлийг сонгосон байгаа. А болов уусаа байгаа инженер мэрэгчлээ. Тэгээ ааваасаа үндэслээд одоо ингээд зам гүрэн инженер мэрэгжлийг сонгосон байгаа. Миний сонгосон мэрэгжил бол зээлийн эдийн засагч. Тэгээд энэ мэрэгжлээрээ ажиллах боломжтой болсондоо маш их баяртай байна. Эртээр үеэсээ түүхэндээ бид нар яаж энэ гандан хийдгээ барьдаг байсан, ямар учраас ийм ордон, ямар учраас ийм бэлэгдэлтэй, ийм өгөөжтэй зүйл байдаг байсан болоо гэсэн талаас нь маш ихээр сонирхож эхэлсэн. Тэгээд түүнээс хойш би гэртээ ирээд эртний сүм хийдүүдийг зурж эхэлсэн. Миний сонирхлыг маш ихээр татчихсан учраас би архитектур мэрэгжлийг сонгохоор алсан. Маргаашийн бие нэвтрүүлэгт өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даган төмөр замын инженер болохыг хүсэж байна. This is the little geopolitical book I've written. It translated to English and Mongolian. Гадаад харилцааг судалж эхлээд нэг 4-5 жил усны дараагаар л нэг л хангалтгүй мэдрэмж төрж эхэлсэн юм. Тэгээ би энэ ном болохоор 9-р ангид байхдаа анхныхаа хэвлэлийг гаргасан. IT-ийн мэрэгчлэтнүүд ер нь бол банкны ер нь гол зүрхэн юм уу гэж. За яг ингээд энэ фантазийг яг ингээ анх өмсөд одоо ингээ өөрийгөө талентарсан чи ингээ цаанаасаа сайн мөн CEO тавтай морилно гэж хэлмээр санагдсан. Төмөр дугуйтай энэ дүүгээр эхлээд нь энэ үеийг нэгтаршуулаад өөсөө байхгүй болгож дарангуудаа энэ дууга амар дугуйтай энэ дүүгээр одоо ингээ энийг ямар ч өөсөйгөө төвшөнтөнд тааруулаад ирэхэд бол маш их гаргаж ирдэг гэсэн. Зээлийн эдийн засагчийн үнэн бодиттой тооцооллын үр дүнд хүмүүсийн амьдрал ер нь дээшлэх юм байна гэж ойлгосон. Миний вижн угаасаа гоё юм байна. Маш их сонирхол төрж байна одоо. Баярлалаа. Хаан банкнд ер нь нэг хоногийг ингээд ажиллаад өнгөрсөн ер нь бол банкны IT мэрэгчлэр цаашдаа явахдаа ер нь маш ихтэй боллоо. Би ирээдүйд заавал хаан банкны бади болно. Баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын төв байрлал үнэлэн очихэд бол нөөб гэсэн утгаараа аягүй их догдолж исэн. Яг олон улсын байгууллагад ингээд оролцоод ажиллана гэхлээр надад аягүй тийм хүндэтгэлтэй тийм амар гоё санагдсан. ТВ-с телевизийн маргаашийн бие нэвтрүүлэгт оролцоод маргаашийн бие гэдэг чинь ерөөсөө бид юм байна гэж би ойлгосон. Үзэгч та бүхэн маргаашийн бие нэвтрүүлгийг Нэм гараг бүрийн 20 цагаас хүлээн авч үзээрэй.